Самцанаа онлайн сургууль зуршлын төгс хэрэглэн төлөвлөж бай. Мөнгөшгийн бодлогын модалтууд. Японы засгийн газрын цэцлэг хөтөлбөр буюу Мөнгөшшлтын 2019 оны материал мэргэжлийн сургуулийн математик бодлого 1.8 гэсэн чинь. Бодлого байна. За ABC гурвалжны BC талын дундлын дундад цэг нь болохоор M цэг юм байна тийм үү? Тэгснэ BC CAB гэж гурван урт өгөнгөтэй энэ үнцгийн косинусыг нь олно уу? AM-ийг нь олно уу гэсэн юм байна. За гурвалжны гурван талыг нь өгсөн байхад чинь косинусыг нь олж очвол болно шүү дээ. Тэгээд косинус гэдэг косинусын теорем гэж байна. Косинусын теорем гэж байгаа. Ингэж гурвалжны шүтж A, B, C талууд байлаа. A-гийн эсрэг уршиг, A тал, B-гийн эсрэг нь B тал, C-гийн эсрэг нь C тал. Тэгэд энэ дээр болохоор нэг альфа, бета, гамма гэдэг үнцгүүдийн төвчлэн тэ. За тэнгууд болохоор альфа үнцгийн үед косинусын теорем бичиж үзье. Тэгэхээр альфагийн эсрэг уршиж байгаа нь болохоор A тал нь штэ. Тэгэхээр A квадрат тэнцүү гэж жагаад B квадрат дээр нэмэх нь C квадрат. Хасдаг нь 2 ширхэг B, C косинус альфа байна. Ерөөсөө санаа нь юу юм бэ гэхээр би энэ дээр болохоор нэг альфа үнцэг гэдээ авчи тэ. Тэгээд альфа үнцэг байлаа. Тэнгууд энэ шиг үргэлжлүүлээд зурснаа энэ дээр нэг юм C хэмжээний урт авчи. Энэ дээр нь болохоор үргэлжлүүлж хагаад B хэмжээний урт авчи. Тэгээд гурвалжны энэ хоёр талыг нь тэгээд хоорондох үнцгийг нөхцөн байх юм бол энэ хоёр цэгийг нь холбонгол гурвалжин шууд тодорхойлж тийм үү. Тэгээд энэ тал нь болохоор А талыг гараад ирнэ гэсэн. Тиймс надад юм теорем байгаа. Тэнгууд манай бодлогон дээр болохоор за A, B, C гэдэг ингээд зураад үзэх юм бол A, B, C. B, C хоорондох зайн 8. C, A хоорондох зайн 4-өөр. Тэнгүүтээ A, B хоорондох зайн 6-аар. За тэгснэ косинус A, B, C болно буюу A, B, C гэдэг чинь энэ үнцг болж таарч тийм үү? A, B, C гэж. Үнцг бетаг болох юм байна. Тэгэхээр дөрөвнийхаараа энэ 4-ийн квадратын цэг гэж чинь тийм. Бетагийн эсрэг уршиг 4-ийн квадратын цэг гэж хагаад 6-гийн квадрат нэмэх нь 8-ийн квадрат. Хасдаг нь 2 гэснээр 6-тай 8-тай тэнгүүдээ косинус бета тах. За ингээд авчих юм бол 4-4-ийн 16 тэнцүү 6 36 8 8-ийн 64 хасдаг нь 2 6 12 12-ийг дахиад 8-аар урчих юм уу? Тэгэхээр 16 8 гээд 96 юу? Хасдаг нь 96 косинус бета. 16 тэнцүү 100 юу те 100-аас хасдаг нь 96 косинус бета болох юм байна. Би энэ дээр хасах баймыг өдөж гаргаад нэм болгочихно. Энэ дээр зүгээр 16 юм бол нөгөөд шиг харахаараа хасах болно тийм үү? Тэгэхээр 96 косинус бета тэнцүү 100-аас хасдаг нь 16 тэнцүү 84 гэж. Косинус бета тэнцүү 84-ийг хуваах нь 96-гаар. Дэдл бодлого нь яг уу 12 дугаарч болохоор юм шүү те. 12 дугаар энэ буцаад 8-аар гараад нөгөө талаараа толгоолч юм шүү. Косинус бета тэнцүү 8-7 юм байна. Би энэ дээр тэгээд урталт нь угаасаа косинус гэдэг өгсөн байгаа шүү дээ. Үнцэг бетаг болоорой гэж хэлээгүү те. Косинус бетаг болоорой гэсэн чинь би энэ 8-7 гэдэг нь тавьчих шүү дээ тийм үү. Тэр үнцэг бетаг нь бол гэх юм бол энэ бета тэнцүүхийн ингээ арк косинус 8-7 болоо гэж бичдэг ч юм уу те. Тэгж асуугаагүй шүү. Сүүлшүүд косинусаар нас хэмжээ за 8-7 юм байна гэдэг нь гаргачих. За AM-ийг олоорой. AM маань болохоор өөрөө BC талын маань дундад цэг нь шүү дээ. BC гэдэг чинь энэ гэсэн үг үү? Энэ BC талын дундад цэг дээр M гэж нэг цэг тавиад за 8 байсан юм бол энийг яг нь 4 гэж хуваацсан юм байна те. Тэгэх юм бол одоо AM-ийн уртыг олоорой гэдэг чинь зүгээр дахиад косинусын теорем юм биш үү те. Одоо ABC гурвалжнаа биш юм AM B гурвалжин гэж бодчихгүй юу? Тэр энэ дээр 6 гэсэн урт байна 4 гэсэн урт байна хооронд хонцгийн косинусын бета бид нар сая алитийн олцсон шүү дээ. Тэгэхээр энэ AM-ыг олчихно үстэй. Тэгэхээр ингэж хөө 6-тай 4-тэй тавьчихтэй. Тэгж жагаад AM бетаг тавьчих. Тэнгүүд AM-ийн квадрат тэнцүү. За юу юм 6-гийн квадрат нэмэх нь 4-ийн квадрат хасдаг нь 2 шиг 6 4 тэгснэ косинус бета. Косинус бета гэсэн чинь 8-7 гэж байна тийм. За 6 6 36 нэмэх нь 4 4-ийн 16 хасдаг нь 2 6 12 4 48 гэж байна. Үчтэн гэснээ 8-7 косинус бета. Тэнгүүд 36 дээр 16 нэмэх юм бол 40 52-аас хасдаг нь гэснээ 48-ийг 8-тай дарахаар 6 болтлоо. 6 7 42. Тэнцүү 10 юм байна.
AM-ийн квадрат маань 10 юм чинь AM маань болохоор өөрөө язгуураар 10 гэх харагдаж. Тэр төвчөө AM дээр энэ дээр язгуураар 10 гарна гэж бодчих. За гарч ирсэн өгнүүд кэрийн өгнүүд энэ тий. ABC хуралжин гэдгийг л хараа ингэж хэлж байна. BC тал гэдгийг ингэж хэлж байна. Mid point гэдэг маань болохоор дунд цэг хэлдэг юм байна. Нэмлээ энэ байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.